Шоронд хоригдож байгаа нэгэн залуу эмэгтэй надад дараах түүхийг хуваалцсан юм. Миний амьдрал яг л лонх шиг санагддаг. Би өөрийгөө үргэлжил онцгой нэгэн болно гэж төсөөлдөг байлаа. Үнтэй им хадгалдаг шилэн сав ч юм уу? Эсвэл баян айлын ширээн дээр байх чамин уваар ч юм уу? Гэтэл эцэст нь би үйлдвэрийн дамжилгаар гарч хямдхан дарсаар дүүргэгдсэн жирийн нэг ногоонхтой лонх болсон. Намайг бусад лонхнуудтай хайрцаглаж том хот руу тэрвэрсэн. Тэнд би тас харанхуй дод тоос шороонд дарагдан урт удаан хугацааг өнгөрөөсөн. Үүнээс ч бүр муу зүйл тохиолдсон нь нэгэн хөгшин архичин намайг тавир дээрээс авч харанхуй гудамж руу дагуулan гарсан. Тэнд түүний архины хамууд ирж намайг ээлжлэн барьж уугаад бүрэн хоссон. Эцэст нь хөгшин архичин намайг хан руу шидэж би хідэн хэсэг болон хагарсан юм. Олон жилийн турш тэр гудамжинд хэвдэж байхдаа дахин хизээч би өмнөх шигээ бүрэн бүтэн болохгүй юм байна гэдгээ мэдэж байлаа. Гэтэл нэг өдөр хэн нэгэн над руу ирээд тоос шороотой өмхийн үнэрцэн гудамжинд өвдөглөн суугаад миний олон хэсэг болсон хахархаануудыг нэг нэгээр нь түүж эхэлсэн. Тэр яаж гэдгийг би мэдэхгүй ч миний хагарсан бүх хэсгүүдийг олж нэг нэгээр нь нааж эхэлсэн. Тэр намайг олсноос хойш 2 жил 6 сар өнгөрч байна. Тэр энэ бүх хугацаанд миний ан цав бүрийг зүлгэж цэвэрлээд гялалцтал өнгөлсөөр байгаа. Намайг олсон тэр нэгэн танигч бас бүрэн бүтэн болгож чадна. Түүний нэрийг Есүс гэдэг. Тэр таны амьдралыг ч ихсэн минийх шиг бүрэн бүтэн болгож чадна. Библиэд хэлэхдээ тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн харагтун хуучин нь өнгөрч шинэ усан байна гэдэг. Хагарч эмтэрсэн нөхцөл байдалтай удаан битгий байгаарай. Өнөөдөр түүнийг дууд. Тэр таны амьдралыг дахин бүтээж чадна. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.